Сайн байцгаана уу? Суулаа йог байна. Өнөөдөр та бүхэндээ жирэмсний йогийг танилцуулах гэж байна. Жирэмсний йогийг хийснээр эдгээр үр дүнд хүрэх боломжтой. Та жирэмсний йогийг хийх үедээ дараах 3 зүйлсийг сайдар анхаараарай. Суудлын ясаа тэнцүү, завлан суугаад амьсгалын дасгалаас эхэлцгээе. Гидсэн дээрээ цээжнийхаа доод хэсэгт 2 гараа тавина. Өөрийнхөө амьсгалж байгааг мэдэрцгээе. Бүтэн амьсгал. Йогийн бүтэн амьсгалыг гидснээс эхлэн цээж, игм рүү оруулан амьсгал. Игм, цээж, гидснээс гэсэн дараалтаагаар буцаахан гаргана. Хид хідэн давтамжтайгаар хийж үзье. Шинхэн орж байгаа хүчил төрөгчөө хүүхдтэй хүрч байна хэмээн төсөөлөн гүнзгий тайвнаар амьсгалаарай. Эндээсээ гараараа тулан 2 хөлөө урагшиж гин. Нуруу цэх урт. Баруун талынхаа хөлийг нуглан шагааг нь зүүн талынхаа өвдгөн дээр авчирна. Эндээсээ хөлийнхөө хурууг нэг нэгээр нь салган хөдөлгөөнд оруулж өгнө. Чихчийн хуруу хүртлээ хийгээрэй. Эндээсээ хөлийн хуруу гарын хурууга хооронд нь базан хөлөө шагаагаар нь эргүүлээ. Эсрэг тал руу нь мөн эргүүлээрэй. Эргүүлж дуусаад хөлийнхөө үзүрийг шилбрүүгээ шахан хөлийн хойд ирээн булчингаа сунгаж өгье. Эсрэг талынхаа хөлөнд мөн адилхан давтан хийгээрэй. Энэхүү дасгал нь хөлийн үзүүрийн цусны эргэлтийг сайжруулна. Жирэмсэн үед тохиолдох хөл хавагнах болон шүрмэс татах зэрэгт үр дүнтэй. Үүнийхээ дараа баруун өвдгөө нуглан ирээн булчингаа 2 гараараа массажлж өгье. Хуруунуудаараа ирээн булчингаа 2 тийш нь татан массажлна. Шагааныхаа дээрээс дээшээгээ өвдгөний ар хүртлээ массажлцгаая. Эсрэг талынхаа хөлөнд мөн адилхан давтан хийгээрэй. Үүнийг хийснээр хөл хавагнах, шүрмэс татах зэрэгт мөн адил үр дүнтэй тул эдгээр шинж тэмдгүүдийг гарсан үед идэвхтэй хийж үзээрэй. Эндээсээ хөлийнхөө 2 уулыг нийлүүлэн эрвээхэй байрлалд сууна. Суудлын ясаа зэрэгцүүлэн тэнцвэртэй суун. Амьсгалаа аваад гаргахдаа доошоо тонгоон. Өөрийнхөө хүйс рүү шагааж байгаа мэтээр тонгоогоорой. Тайван удаан жигд амьсгалцгаая. Дараагийн дасгал маань дал мөрийг суллж өгөх халаалтын дасгал байгаа. Өвдгөө нуглан суугаад гараа мөрөн дээр авчирна. Эндээсээ тохойгоо эргүүлэн цээжний хавардаас дээшээ тааз руу тэмүүлнэ. Энэхүү хөдөлгөөн нь хуян хөөрөх мөн гидс томорсноос шалтгаалan бидний бие бөхтөр болдог байгаа.
түүнээс сэргийлж өгөх дасгал юм аа. Дараагийн дасгал маань хөлөө завлан суун суудлынхаа ясан дээр тэнцвэртэй сууцгаая. Эндээсээ нуруугаа орцгон, хоёр гараа урдаа зангидан, гарынхаа алгыг гадагш харуулan амьсгалаа аван тааз руу тэмүүлнэ. Сугныхаа доод хэсгийг сайтар сунгаж өгөөрэй. Энэ нь түрүүний дасгалтай мөн адил дал мөрийг суллаж өгөх халаалтын дасгал байгаа. Амьсгалаа аваад дээшээ сунлаа. Амьсгалаа гаргаад гараа зөөлхөн доош нь буулгалаа. За эндээсээ баруун хөлөө сунган, зүүн хөлөө нь өвдгөр нуглан цээж хэсгээ дээш нь сунглаа. Амьсгалаа аваад гаргахтайгаа хамт баруун хөл рүүгээ их биеэ тонгойлгож өгнө. Амьсгалаа уртаар тайвнаар аваарай. За эсрэг талынхаа хөлөнд хийцгээе. Сунгаж байгаа хөл маань идэвхтэй. Хэтэрхий хөлөө алцайлгах гэсний хэрэггүй. Амьсгалаа аваад гаргаад их биеэ зүүн хөл рүүгээ сунгаж байгаа талдаа шинэ амьсгалаа очиж байна хэмээн төсөөлөн урт гүнзгий амьсгалаарай. Дараагийн дасгал маань тагтаа байрлал. За баруун хөлөө хойш нь нуглан, зүүн өвдөг завилсан хിവэрээ урд байрлал. Тэсээ зүүн гараа өргөн, зүүн талаа сунган, тохоогоо нуглаж, хоёр далныхаа хооронд гарынхаа алгыг аваачна. Доод сугны доод хэсэг болон өрц цээжэд сунгана. Ингэснээр бидний өрцөнд ирж буй ачааллыг багасгаж өгөх үр дүнтэй. За эсрэг талдаа хийцгээе. Амьсгалаа аваад дээшээ сунлаа, гаргалаа. Байрлалаа аваад 3 удаа гүнзгий сайхан амьсгалаарай. Дараагийн дасгал маань хоёр хөлийнхаа уурлыг нийлүүлэн эрвээхээ байрлалцуун нуруугаа урт цэх суугаарай. Дээсээ амьсгалаа аваад цээжээ тэнэглэглээ. Амьсгалаа гаргаад нуруугаа бөөрөн хийлээ. За үүнийгээ амьсгалтайгаа хамт хэд хэдэн давтамжтай гэрээ. Бидний хүзүүнээс ахар сүүл хүртэл 33 яс дээшээгээ игэнсэн байдаг. Энэхүү нуруу хэсэг маань жирэмсний үед ачаал ихээр авдаг тул энэхүү дасгалыг хийгээрэй. Энэ байрлалаасаа хөлөө завлан хоёр гараа мөрнийхөө доор байрлуулан хөлөө солбон хоош нь 54 хөллөн эндээсээ нуруугаа цэх амьсгалаа аваад нуруугаа хотойлгон цээжээ дээш нүрэглөө. Амьсгалаа гаргаад хүйсээ харж байгаа мэт доош шагаана. Амьсгалаа аваад цээжээ тэнэглэлээ. Амьсгалаа гаргаад доошоо хотоолоо. За энэ үедээ гарынхаа алгаар шалаа сайтар дарна. Мөн өвдөг болон хөлөөрөө шалаа доош нь сайн дарж өгөөрэй. Энэхүү дасгал маань жирэмсний үеийн нурууны өвдөлтийг багасгаж өгөх ач холбогдолтой. Эндээсээ өвдгөө хоёр тийш нь нээн өсгийн дээрээ суулаа. Хоёр гараа урагшин тавин тухай газарт хүргэн нуруугаа уртаар амарцгаая. Энэхүү дасгал маань хүүхэд байрлал гэдэг дасгал байгаа. Йогийн дасгалын дундуур амрах шаардлагатай бол
энэхүү байрлалыг аван амрах боломжтой. Удаанаар дээшээ гараараа тулан бослоо. Эндээсээ завлан сууцгаая. Завлан суух үед суудлын хоёр яс газарт хүрч байхыг сайтар анхаараарай. За, дасгалын эхэнд хийсэн бүтэн амьсгалын дасгалаа хийцгээе. Гидс, цээж, игэм рүүгээ амьсгалан игэм цээж гидснээс гэсэн дараалтайгаар амьсгалаа буцаан гаргацгаая. Та бүхэн маань энэхүү 10 минутын жирэмсний йогийн халаалтын дасгалыг өдөр бүр хийх боломжтой ба йогийн дасгалынхаа өмнө хийгээрэй. Та бүхэндээ маш их баярлалаа. Дараачихан бичлэгээр уулзцгаая.